Би нийслэлийн даргад бол асар гомдолтой байгаа. Яагаад гэхээр өнөөдөр ард түмний амьдрал ийм байхад зүв зүгээр байсан боржуур сольж явсан. Би энэ нөхөрт хариуцлага тооцноо. Одоо энэ махны үн ингээд мэдээж өсөөд хэцүү байгаа. Тэгэхээр нөгөө өгшчүүл болох байгаа юм шиг тий. Тэгэхээр бид нар асуу залуу хүмүүс аав гэртээ нэг олон хөвгттэй ч штэ. Махаа идэхгүй. За тэгэхээр махаа дагаад нөгөө хүнс ногоонд амсчдаг. Хүүхдүүдэд битвинлэг юм өгмөр гэдэг те бас л тэг хүрэлцээ мөн. Бид нарын цалин юмхгүй юм чинь анхныхан үнийг сайхан бодлого бариад өгөөч. Таныг энэ дээрээ ингээд ард түмний хадунд явж байгаа үнэхээр баярлж байна. Бензин шатхуунаас хомслоос болоод хүнд саруудыг давлаа. Гэхдээ бид нар Оросын холбооны улстай хэд яриа хэлцэр хийсэн үр дүнд 100% шатхуунаа импортлж авдаг улсын хувьд үнийг барьсан. Одоо эх сараас бол би та бүхэнд шатхуун бензиний үн тодорхой хэмжээнд буурна. Ийм хэлцээр хийсэн. Гэтэл яагаад хүнээс хамааралтай асуудлаа засгийн газар бариад яваад байхад орон нутаг ингээ гал алдаад иргэдийнхэн нуруунд дээр махны үнийг 30 гаруй мянга болгочоод байгаа юм би бол асар эмзэг хандж байгаа. Ерөөсөө сая их чилж шít. Ер нь иргэдгүй төр гэж байхгүй шүү. Иргэдээ сонсдгүй төр гэж байхгүй. Тэгээ одоо өмнөхөө яа гэж махныхаа үнийг яа гэж хүнсний ногооныхоо үнийг яа гэж өнөөдөр зүгээр нэг юм боржуур сольдог. Нэг юм зам барьдаг ийм хот боллоо. Одоо би иргэдэл бодсон ажил юм. Надад тийм агаарын том төсөл ярихгүй би ард түмний амьдралаар бод. За баярлалаа. Дараад хэрэгжүүлээ. Баярлалаа.